Монгол улсын бүх эрхэн хувьцааг нь эзэмшдэг цорын ганц компани бол Эрдэнэс 5 толгой. 2010 онд байгуулагдсан цагаас хойш сүүлийн 3 жилийн хүртэлх хугацаанд улс төр эдийн засгийн олон сорилтуудыг давсан хэдий ч иргэдтэй хувьцааг нь ногдол ашиг болгон өгөх хэмжээний үр ашигтай ажиллаад байгаа юм а. Тус компани өнгөрсөн 2010-аас 2024 оны хугацаанд 154 сая тонн нүүрс олборлсон бол өнгөрсөн 2024 онд 30 сая тонн нүүрс олборлож түүхэн дээд амжилтыг тогтоогод байгаа юм. Нийтдээ нэг 155 сая тонн нүүрсийг олборлоод байна. Энэ 2010 оноос уулах гэсэн цагаас хойш сүүлийн онцгой дэглэм тогтоогод 22 оны 10 сараас эхлээд 67 сая тонн нүүрсийг олборлсон. Энэ ингэж олборлохдоо тэрнээс өмнөх цаг үед зөвхөн хатуу гогсч нүүрсийг экспортлдог, борлуулдаг эрчим хүчний нөөцөд нэг 200 мянган тонныг л төгөндө боловсон байдаг. За энэ байдлыг нөгөө 2022 онд MSM 5864 байсан дагсны дагуу бид нэр бүтээгдэхүүнийг ордыг сорцлохгүйгээр ашиглан төлөв 35 заасан байдаг. Ашиг олохын тулд компани ордыг сорцож олборлож болохгүй гэсэн зарлалтын дагуу бид нар сорцлохгүй бүх олборлолтод өрчих бүх тохиолын нөөцөд олборлт хийчихсэн. За энэнийхээ дагуу бид нар 2023 онд гэхэд 3.1 коксч 4.5 сая тонныг олборлсон бол 2024 онд 7.5 сая тонн. Эрчим хүчний нөөцөд 1.8 сая тонныг олборлоо явж байгаа. Энэ нь тэгэхээр стандартын зөвхөн коксч нөөц биш, эрчим хүчний бусад өөр төрлийн эрчим хүчний зах зээл дулаан гарах, энерги гарах хэмжээний нөөцийг бид гаргаж байна л гэсэн үг. Дэлхийн түүхийн эдийн зах зээл дээр нүүрсний үнийн бууралт 2024 оны сүүлийн хагасаас доктортой үргэлжилж өнөөдөр ч сүүлийн 2 сард бүр илүү огцсон мэдэгдэж байна. За Монгол улсын хувьд ч энэ нь хэдийгээр нүүрсний үн буурсан хэдий мэдээлэл боловч Монгол улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байгаа юм а. За үүнийг том зургаар нь харах юм бол бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засаг муудсан, за мөн гангийн үйлдвэрлэл хийгээд Америк нэгдсэн улс бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны дайн зөрчилтэй холбоотой гэж судлаачид тайлбарлаж байгаа юм. Хятадын өөрийн эдийн засаг өөрөө сайнгүй байна. Энийг бол яг бодит одоо энэ эдийн засаг дээр бодит үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд одоо бүхий л хүмүүс хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт бол одоо өнгөрсөн одоо 78 он өөрчлөлт шинжилтээс хойш үргэлжил 6-7% өсчихсөн бол одоо 5% хүрэхийн тулд айгүй олон саад бишээ сорилтуудтай тулгарч байгааг бол албаны болон бүхэнтэй харилцаа бодлоо авч компаниуд төлөвлөлт хэлээд байна. Ягаад тэгэхээр та бүхэн мэдж байгаа 2008 оны эдийн засгийн хямралын дараа бол эдийн засгийн газар бол дэд бүтцийн төслүүдийг томоохон төслүүдэд одоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхэд бол маш их олон хурдны зам байшин барилга барьсан. Тийм учраас энэ бүхэнд ашигладаг гангийн эрэлт хэрэгцээ бол багассан гэсэн үг 2020 он гэхэд. Дараагийн нэг асуудал нь бол Хятад одоо геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад Америкийн худалдааны тарифтай холбоотойгоор Хятадын гангийн одоо экспортод бол Америк нэгдсэн улс 20% одоо татврын одоо юу тавьснаар бол Хятадын гангийн экспорт буурах гэдэг. Тэгээд түрүүний миний хэлдэг 4.7 тэрбум тонн нүүрс гэдэг бол дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн 50%. Хятад бас мөн гангийн одоо үйлдвэрлэл нь бол 1 тэрбум байдаг. Тэр энэ гангийн үйлдвэрлэл 10% буурахад л манай одоо нүүрсний үнд буурч байгаа. Тэгэхээр энэ ганцхан манай нүүрсний үнд буураад байгаа юм шиг. Хятадын дотоод зах зээлийн нүүрсний үнд тэр аяараа буурж байгаа. Сайжруулсан түвш үйлдвэрлэгч 5 толгой түвш компаниг 2025 оны өмнөхөн Nestle мэдл шилжүүлсэн. Nestle удирдлагуудын зүгээс өмнө нь Energy Resource компаниас угаасан нүүрсийг түүхэд болгон ашиглаж байсан гэрээ дууссан учраас Эрдэнэс 5 толгой компанийн нүүрсний ордоос тэг давхаргын нүүрсийг авч хэрэглэнэ гэдэг юм мэдээлэл өгөөд байгаа. За тэгвэл энэхүү тэг давхаргын нүүрсийг сайжруулсан түвш үйлдвэрлэхэд хэрэглэхээс өмнө эхний ээлжинд 2000 тонныг олборлож туршилт хийж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Стандартын компани нууцлын нүүрсийг баяжуулж одоо нэгсэндээ угааж хүргэх бас тийм шийдвэр гарч байгаа. Гэхдээ эхний ээлжинд бол одоо энэ туршилт хийх хэрэгтэй. Одоо эхний ээлжинд 5 дахь түвш компани 3 сарын 1-ний дотор компани зүгээс 2000 тонн угаасан 0 дахин нүүрсийг одоо хөрвүүлнэ, нийлүүлнэ гэсэн. За энэ нь бол эхний ээлж гэдэг маань энэ одоо турших хэрэгтэй бид нар. Энэ яагаад гэвэл хүний эрүүл мэндтэй шууд холбоотой учраас шууд нийлүүлээд айлын 100-ын тэгэж шалгаж болохгүй. Тийм учраас бас манай компаниас тодорхой хэмжээний туршилтын үр дүн бүх юмыг ингээд хийгээд бас шаардлага тавьсан. За тэр үднээсээ одоо 2000 тонн үрсэж туршилтаа хийгээд үр дүн
одоо хэрхэн гаргах шалтгаалаад цаашаага нийлүүлэх асуудал нь үргэлжлээд ирсэн. За энэ дээр бол тавлага түвшин компани угаасаа манай компаниас 100% татаас авч байгаа санхүүжүүлэх зарна гэсэн ойлголт байхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани зүгээс шууд нийлүүлэх тийм одоо явж байгаа гэсэн. Монгол улс олборлсон бүх нүүрсээ 100% Бүгд найрамдах Хятад ард улс руу экспортлдог. За тэгвэл Бүгд найрамдах Хятад ард улсын 1 жилийн нүүрсний импортын хэмжээ 4.5 тэрбум тонноор хэмжигддэг. 2024 оны байдлаар Монгол улс Хятадын зах зээл рүү 78 сая тонн нүүрсийг экспортлсон бол Эрдэнэс таван толгой компанийн хувьд өнгөрсөн жил 30.4 сая тонн нүүрсийг олборлон экспортлоод байгаамаа.